Сайн байцгаана уу хүүхдүүдээ. За өнөөдрийн хичээлээр та бүхэнтэй уулзах болсондоо багш нь маш их баяртай байна. За одоо хичээлдээ орцгоё бүгдээрээ. За өнөөдрийнхөө хичээлийн сэдвийг хүүхдүүдэд тэмдэглэж аваарай. Нүдэнд оруулсан өгдөл тооцоолол хийх. За өнөөдрийн хичээлийн суралцахуун зорилт нь хүснэгтэн мэдээллийн загвар, боловсруулалтын онцлогт нийцүүлэн томьёо функц ашиглах нэ. За дараах дөрвөн функц үзэх нь if буюу нөхцөл шалгах, count if нөхцөл шалгаж тоолох, power зэрэг дэвшүүлэх, escort тооны язгуурыг гаргах нэ. За багш нь энэ хувийн эргийн хичээлүүдээс 5 хичээлийг дээрээс нь цуглаж утсан байна. За тэгээд та бүхэн 9-р анги төгсгөд суур боловсролын гэрчлэгээ авахд 6, 7, 8, 9 гэсэн 4 ангийн хичээлийн дунджаар дүнгээ бол гаргах нэ. За тэгэхээр багш нь дүнгийн дунджийг хэрхэн яаж олох вэ гэдэг функцийг зааж өгье. За 9-р ангидаа 9-р ангид одоохондоо дүн гараагүй учраас багш нь хоос орхигдсон байна. За монгол хэлний хичээлийн дундаж дүнг олъё гэвэл энэ хөөм зэсний аута сам гэдэг. За энэ функц томьёо буюу функц оруулах. За функц оруулах командыг сонгоод энэ дотроос бүгдээрээ average гэдэг дундаж утга олох энэ функцийг сонголоо. За тэгэхээр энэ хүүхдүүдэд хараарай. Энэ томьёоны хаяг дээр ажиглая бүгдээрээ. За энэ эхний 6 дугаар ангийн дүн маань Е-ийн 3 дээр энэ тэгвэл Е-ийн 3 дундаа тодорхойлох зэгтэй байгаа. За мөн яах нь 9-р ангийн дүн Е-ийн 3 энэ хооронд 6, 7, 8 гэсэн 4 жилийн хугацааны дунджийг олъё гэсэн. Тэгээд томьёогоо оруулаад энтер товч тавнаа. За тэгвэл тухайн сурагч өөрөө би монгол хэлний хичээл дээр иймэрхүү дүнтэй байгаа маань дундчлаа. Би 7 дугаар төвшний дүнтэй байгаа юм чинь 8 дугаар төвшөнд рүү шилжээгээд би 9-р ангидаа монголынхаа дүнг 98 гаргавал яах нь суур боловсролын гэрчлэлээр монгол хэл гэдэг хичээл маань 91 гэсэн дүнгээр 91 буюу 8 дугаар төвшнөөр үнэлэгдэж дүнгээ бичигдэх нэ гэж бодох нэ. За тэгвэл бүгдээрээ энэ хувийг бичсэн байна. Төвшингүүдийн болъё. За төвшинг яаж олох вэ гэвэл if нөхцөл шалгах функцийг ашиглана. За энд томьёон дээр бэлэн байхгүй байгаа нь more function бусад гэдэг тийм. За энэ дотроос бүгдээрээ энэ дээр if гэдэг функцаа бичиж өгөөд go гэдэг дараа. Тэгэхээр энэ функцүүд мань гарч ирнэ. За энэ if гэдэг нь сонголт нь гарч ирсэн тул окей дарна. За хүүхдүүд энэ бидний 69 буюу Е-ийн 3 гэдэг дарахаар энэ дээр ороод чи тий. За энэ маань их буюу тэнцүү хідээс 90-с их буюу тэнцүү үед энэ доотлолт нь true гэдэг дээр нь 2 кавичиг тавиад 90-с дээш бол бид нар 8 дугаар төвшин гэж үзэн тий. За тэгээд хүүхдүүдэд энэс цааш энийг окей дарчаад энэ хаягийн мөрөн дээр үргэлжлүүлээ бичиж явъя. За тэгвэл амар. За яг энэ юугаа үргэлжлүүлж бичихын тулд цэгтэй таслал бичнэ. За багш нь энэ дээр бичиж байгааг та нар сайн харна шүү. За яг батлан бүгдийг бичин сайн ажиглаад аваа. Дахиад хэрв тий хаалтаа нээлээ. За Е-ийн 3 нь их буюу тэнцүү хідээс 80-аас их буюу тэнцүү үед за кавичиг дотор 2 хаалттай кавичиг дотор 80-аас их л байвал яах нь 7 дугаар төвшин. За дахиад цэгтэй таслал дахиад хэрв хаалтаа нээгээд Е-ийн 3 нь их буюу тэнцүү 70-аас их буюу тэнцүү үед хэдүүлээ. За 6 дугаар төвш байх нэ. За цэгтэй таслалаа тавиад хэрв хаалтаа нээгээд Е-ийн 3 маань их буюу тэнцүү хідээс 60-аас их буюу тэнцүү үед цэгтэй таслал кавичиг дотор
5 дугаар төвшин. За цэгтээ таслаа тавиад дахиад хэрв хаалтаа нээгээд Е-ийн 3 маань их буюу тэнцүү хэдээс юм. За 50-аас их буюу тэнцүү үед цэгтээ таслал кавичиг дотор за 4 дугаар төвшин байх юм тий. За тэгвэл цэгтээ таслаа дахиж үчээд дахиад хэрвээ хаалтаа нээгээд Е-ийн 3 маань их буюу тэнцүү 40-оос их буюу тэнцүү үед хаалтан дотор яах нь 3 дугаар төвшин. За цэгтээ таслал дахиад хэрв хаалтаа нээгээд Е-ийн 3 нь их буюу тэнцүү хэдээс 30-аас их буюу тэнцүү үед яах нь цэгтээ таслаа тавиад кавичиг дотор 30-аас 2 дугаар төвшин. За бусад үед гэдгээ цэгтээ таслаа тавиад бусад үед яах нь 1-р төвшин байх нэ. За тэгээ энд бид нар энд 91, 82, 70, 3, 64, 50, 5, 40, 6, 30, 7. Тэгэхээр 7 үйлдэл хийсэн учраас 7 хаалт хаах. 1, 2, 3, 4, 5, 6, 7. 7 хаалтаа хаалаа энтер. За тэгээд энэ маань одоо үргэлжлүүлэх үдэг. За yes гэдээ дарчих. За тэгвэл бид нар 69 гэдэг маань 5 дугаар төвшин гэдэг нь гараад ирнэ. Тэгвэл одоо энэ томьёогоо чирэхдээ одоо энэ бидний маус дөрвөлжин нэмэх байвал за энд баруун доод болонд нэмэх хар болохоор томьёогоо хойш нь чирчих. За ингээд томьёонуудаа чирэхэд одоо за одоо энд оруулсан хүүхдүүдээ энд оруулсан томьёогоо бүгдээрээ одоо за энэ дөнгүүдийг устгах чи тэ дундаж утгаалах. За одоо энд дундаж утгуудаа мөн адил average функцийг ашиглаад за энд та хэд ажиглаж гэнэ үү? Дээдл одоо I багныхыг бодох уу гэж энд бид нарт иймэрхүү алдаа гарах байх гэж бодоод багш нь хийж үзсэн. За энэ маань Е-ийн 5 гэж энэ нөхцлөө засаж өгнө. Е-ийн 5-аас H-ийн 5 хооронд. Тийм үстэй. H5. За тэгээд ирэхээр за энэ маань 53 болчих тий. За Е-ийн 5-аас тодорхойлох цэг тавиад H-ийн 5-ын хоорондох дундаж тавиулна. За тэгвэл одоо энэний төвшингийн коэффициент чи. За сая түрүүний оруулсан томьёогоо коэффициент энд fast тавина. За одоо энд ингээ бүгдээрээ томьёогоо чирчихэн тий. За энд тоо авахгүй ч бас 1-р төвшин гэсэн. За одоо Монгол бичгийн дөнгө одоо бүгдээрээ тий. Одоо 9-р ангид 90 гарлаа гэвэл тухайн сурагч маань за гүйцэтгэл ингэж нэмэгдэх нь тий. За мөн энэ дээр англи хэл дээр одоо 9-р ангид 88 гарлаа гэж бодоход мөн л average функц ашиглаад энтер дарахад дундаж утга нь гарна. За энэ дээр орос хэл дээр за одоо орос хэл дээр 9-р ангид 100 гарья гэвэл одоо энэ дээр мөн адил дундаж утга буюу average функцаараа сонгож байна. За энэ дуран зохиол дээр 9-р ангид 88 тухай хөхд гарсан байлаа гэж бодоход бас л average функц ашиглаад ингээд бодох нэ. За одоо энд бүгдээрээ төвшин оруулсан томьёогоо coffee.fast. За энд мөн адил fast. За энд мөн адил fast command-ыг сонгоно. За fast command-ыг сонгосныгоо хойш нь чирэхдээ баруун доод болонд нэмэх тэмдэг хар нэмэх болохоор нь хойш нь ингээд чирээ явчихна. Тэгэхээр ингээд томьёонууд орчиж байгаа. За одоо жишээ нь энд 28 гэдэг 1-р төвшин юм байна. 28% нь 37% нь 2-р төвшин, 49% нь 3-р төвшин гэдэг нь эндээс ингээ харагдаж байна тий. За одоо энд багш нь одоо бид нар дүнгийн үнэлгээгээ тоолдог шүү дээ. Одоо 8-р төвшин хэд байна вэ гэж тоолъё гэвэл count if нөхцөл шалгаж тоолох. Count гэдэг маань тоолох тий. Тэрний нөхцөл шалгаж тоолох гэвэл if-ийг авчдаг байна. За энэ томьёоныхоо search дээр нь бүгдээрээ бичиж count if гэдэг.
За тэгээ go гэдгийг дарчаар count if функц маань гараад ирнэ. Тэгэхээр окей дарлаа. Одоо бид нар энэ бүх хичээлийн дундч дээр тухайн сурагч 8 дугаар төвшний дүнг хэд байна вэ гэдгийг тоолё гэвэл за 1 гэдээ гараад ирж байна тий. За энд 8 дугаар төвшин бол 1 л байна тийм үү? За одоо энэ дээр тэгвэл бүгдээрээ 7 дугаар төвшин хэд байгааг мөн адил тоолъё гэвэл count if маань энд байгаа юм чинь окей дарлаа. Мөн адил i-ийн 3-аас i-ийн 12 гэдэг энэ тоо утгуудаа баг нь мөрөө сайн харах шүү хүмүүдээ. За тэгээд энэ дээр 7 дугаар төвшин хэд байгааг тоолъё. За энэ 7 дугаар төвшин бид нар хэдүүдээр шалгах 1 2 3. Энэ 6 дугаар төвшин бай тээ. За одоо тэгвэл 6 дугаар төвшин энд хэд байгааг тоолъё. Мөн адил count if маань энд байгаа учраас шууд окей дарлаа. Энэ багны утгаа орууллаа. Одоо 6 дугаар төвшин хэд байгааг сонгоход 1 байна. За одоо энд бидний энэ баганд 5 дугаар төвшин байхгүй байгаа тий. Тэгэхдээ байна уу байхгүй юу гэдгээ томьёогоо нэг шалгачих. За окей дарлаа. Мөн адил энэ утгаа чирлэлээ. 5 дугаар төвшин. За 5 дугаар төвшин байхгүй байгаа нэг юм мэдгэж байна тий. За хүүхдүүдээ тэгвэл одоо бүгдээрээ за багш нь энд зэрэгт дэвшүүлье. За зэрэгт дэвшүүлэхэд power зэрэг гэдгийг power гэж функцийг ашиглах нь. За одоо энэ бүгдээрээ энд 2-ын 3 зэрэг бид нарынхаар хэд гэдэг вүлээ 8 гарах ёстой ш. Тэгвэл энд 2-ын 3 зэрэг 8 гэдгийг одоо энд олъё гэвэл more function дотроос за энэ search дээр power гэж бичиж байгаа. Power гэж go гэдгийг дарахаар power функц маань ороод ирнэ. Тэгээ окей дарлаа. За энэ number гэж байна. Тэгвэл бид нар a1 буюу a1 нь 2 power зэрэг нь a2. За тэгээ окей. За тэгэхээр 2-ын 3 зэрэг гэдэг нь 8 юм аа гэдэг ингэж гарч ирнэ. За одоо тэгвэл бүгдээрээ язгуур гаргая. SQRT язгуур гаргах нь тий. За тэгвэл 25-аас бид нар язгуур 5 гаргана тийм үү? За тэгвэл энэ 25 гэдэг тоо бүгдээрээ язгуур гаргаж үзье. More function руу ороод SQRT гэдэг язгуурын функцийг go гэж дарна. Тэгэхээр окей дарлаа. Одоо бид нар B-ийн 1 буюу 25 гэдэг утгаа сонголоо. Окей дарлаа. За яжаар энэ бид нар энд ингэсэн байна хүүхдүүдээ. Энд курсороо доор нь байрлуулах байсан тий. Тэрийг багш нь курсороо харсан гуцаа. Окей. Тэгэхээр дээдлэлт нь байгаагаа сонголоо. Окей. За ингээд зэрэг төвшүүлгэнэ. За хүүхдүүдээ гэрийнхэн даалгаврыг бүгдээрээ тэмдэглэж аваарай. За өөрийнхөө суур боловсролын гэрчлэгийн тавигдах дүнгээ тооцоолж үзээрэй хүүхдүүдээ. За бүгдээрээ түр баяртай хүүхдүүдээ.